8 дугаар хэсэг 16 Италийн эрдэмтэн Дантес аль хэдийнээс эхлэн хүсэж мөрөөдсөн шинэ айсгаан тавиран авч түүнийг гэрэлд сайн харах гэж цонхоор орж ирсэн бүдэг туяанд аваачив. Энэ бол намхан нуруутай, хөгшөснөөс бус, зовлон гүнгээс болж бууралдсан үстэй, өтгөн буурал хөмсгөн дорон нэвчирдсэн хурцнүүдтэй цээжиндээ хөрсөн хар сахалтай хүн байлаа. Гүн үрчлээ суусан туранхай царай, ухаалаг зөрөгтэй барийн төрхөн түүнийг биеийн хүчний талаар чангарснаас оюун ухааны талаар илүү дасгал хийж хөгжсөн хүн болохыг илчлэнэ. Түүний тухнаас нь хөлс зовно. Харин хувцсны тухайд гэвэл урагдж ноороод урдын хийцийг танихын аргагүй болсон ноорхой навтас төдий юм байлаа. Харахад 65-аас доошгүй настай бололтой. Өвгөрч ядарсан насных биш, харин он удаан хоригдсноос болсон болов гэж хэлмээр нэлээд шалмаг хөдөлгөөнтэй хүн байв. Залуу хүү баярлж хөөрч байгаа нь түүн дайтайхан санагдаж, хөрж хүйтэрсэн сэтгэл нь Дантесийн галдүл бадарсан сэтгэлтэй дайралдамагц бүлээдсэн дулаац бололтой. Эргчлээ олох гэж гордож байсан гордлогынхон оронд өөр нэг харанхуй шорон олсон дон ихэд гунигарсан боловч залуу хүү баяртай хүлээн авсан явдалд талархлан илэрхийлв. Юуны өмнө энэ ухсан улмөрөн харуул мананаас дол харга байгаа эсхийг үзье. Бидний ирээдүйн тайван байдал үүнээс шалтгаална гэж хэлээд нөхрүү тонгоож хүнд чулууг төдийл төвөггүйгээр өргөж хуучин байранд нь тавилаа. Тэгээд толгоос эксэрч та энэ чулууг тун болгоомжгүй авч гэж хэлээд танд багаж байхгүй юм уу гэж асуулаа. Танд би юу гэж Дантес гайхан асуув. Би зарим нэг багаж хийж авсан. Хууранаас л бусд цөөц баг хөшүүрэг би. Би таны төвчээр уран чадварын өр болсон тэр багжнуудыг чинь үзэх юмсан гэж Дантес хэлв. Харал да, энэ цүүц байна гэж хурцэртэй модон иштэй хавтгай төмөр үзүүлв. Та үнийг юугаар хийсэн бэ? Миний орны хөндөл төмөр. Би энэ зэвсгээр наашаан ирсэн 50 дохой шахам зам нөхөхсөн да. 50 дохой гэж Дантес гайхан дуу алдав. Аяархан яр. Залуу хүн аяар яриараа. Хонглуудын үүдэн дээр хүн чагнах нь олон байдаг юм шүү гэж өвгөн хэлв. Намаа ганцаараа байдаг гэдгийг мэдэн шүү дээ. Ялгаагүй. Та 50 дохой зам ухлаа гэж ярив үү? Тийм ээ. Та бид хоёрын өрөөний хооронд бараг цаалбал ийм зайтай байгаа юм. Надад хураангуйсан хэмжээг тодорхой тогтоох геометрийн хэрэгсэл байхгүй учраас би мөрийг нь буруу тооцчихож 100 нь 40 биш 50 дохой байж л дээ. Би гадаа хананд хүрч түүнийг цоо цохиод тэнгист өсрөн орох гэж байсан гэж танд хэлсэн шүү дээ. Би танай доогуур ухахын оронд танай өрөөний хаалга гарсан гудамтай чадсан угчхаж гудам нь манаач хуйгуудаар дүүрэн хашаар харсан учраас миний хөдөлмөр дэмий өнгөрсөн байна. Энэ үнэн гэж Дантес хэлээд харин гудам бол өрөөний ганц ханын дагуу өнгөрдөг. Гэхдээ өрөө маань 4 хантай шүү дээ. Мэдээж хэрэг. Гэхдээ энэ ханыг цохиод хүрээлж байгаа юм. Чухал хэрэгтэй багжаар зэвсгэлсэн нөх малтагч 10 саяар энэ хатыг 10 жил ухлааж цоолж чадахгүй байх. Тэр хан нь комендантын байшингийн сойр тулж байгаа. Бид энэгээр явбал цоочтой сойронд орж зайлшгүй баригдах болно. Энэ хан байц. Энэ хан чинь хаашаа харж байгаа вэ? Энэ хананд гэрэл орох нөх гарсан бөгөөд төвгөр гэрэл орж байлаа. Энэ нөхөн нарийсаар зузаан хан руу улам гүн орно. Тэр завсраар нялх хүүхдч багтахгүй, түүнээс гадна 3 давхар төмөр сараалж чадсан учраас ямар ч хартай хуйгч гэсэн хоригдлыг оргочих байх гэж айн болгоомжлохгүй байж болох ажээ. Зочин асуулт асуугаад ширээг нь цонхоод аваачиж ширээн дээр гар гэж Дантест хэллээ. Дантес түүний үгэнд орж ширээн дээр гараад
нөхрийнхөө бодлыг тааварлан мэдж нуруугаараа хан төшиж 2 алгаан тосод зогслоо. Тэгэхэд өрөөнийхөө дугаарыг хэлж өгснөөс биш Дантес жинхэнэ нэрийг мэдэхгүй байгаа өвгөн тэгэн чинээ санахын аргагүйгээр муур шиг чигмэр юм уу гөрвөл шиг хурдан хөдөлж эхлээ ширээн дээр гарч дараа нь Дантесийн алган дээр гიშгээд тэндээсэн түүний мөрөн дээр зогсож намхан дээвэр толгойд нь тулсан учир бүхийгөөд төмөр сараалжин хоорондор толгоон хийж доошон харлаа. Тэгснэн 1 минутын дараа толгоогоо буцааж гаргаад "Queer" гэж дуурснаа. "Би тэгж бодсон юм" гэж хэлв. Тэгээд Дантесийн мөрөн дээрээс ширээн дээр буугаад ширээн дээрээс шал руу үсрэн буув. Дантес түүний хойноос үсрэн буугаад сэтгэлэн зовсон байдалтай "За юу болов?" гэж асуухад өвгөн бодлого болж "Тэгнэ, тийм л байх ёстой. Таны өрөөний 4-р хан чинь эргүүл манай байнга явдаг тойроо зам руу харсан юм байна" гэж хэлв. "Та энэ хэлж байгаадаа бүрэн итгэлтэй байна уу?" "Би цэргийн өндөр малгай бууны үзүүрийг харлаа. Тэгээд түүнд харагдчих вэ гэж толгоогоо нааш нь болгосон юм." "Тэгээд яах вэ?" гэж Дантес асуулаа. "Танай өрөөгөөр дамжин оргож болохгүй гэдгийг та өөрөө харж байгаа байз." "Тэгээд юу болох вэ?" гэж Дантес үргэлжлэн хэллээ. "Тэгээд юу болохыг бурхан л мэддэг байх та" гэж өвгөн хэлэхдээ үнэхээр сүслэн дагсан түүний царайд илэрч байлаа. Өчнөн жил мөрөөдөж ирсэн хүслээсээ ийм амархан тайвнаар буцаж байгаа хүнийг Дантес гайхан бахархаж харав. "Одоо та хэн болохоо над хэлж өгөөч" гэж Дантес асуухад "За яах вэ? Өөрт чинь юугаарч тусуулж чадахгүй болсон хүний нэрийг мэдхийг хүсэж байвал хэлэхээс биш дээ" гэж өвгөн хариуллаа. "Та надад хүчтний дотроос хамгийн хүчтэй юм шиг санагдах тул намайг тайвшруулж дэмжиж чадна." Хоригдол гашуунаар инээмсэглэв. "Намайг Ширэдлан Фария гэдэг. Таны мэдж авсанчлан 1811 оноос Ив цайзад сууж байна. Үүнээс өмнө би Финистрэлскийн цайзад 3 жил суусан. 1811 онд намайг Пьемонтоос Францад авчирсан юм да. Тэгэхэд Наполеон дуулууртай байна уу гэлтэй хувьзя түүнийг хүүтэй болгож энэ хүүг үлгийтэй байхад нь Ромын хаан болгожээ гэдгийг би мэдсэн юм. Тэр цагт би одоогийн нарийн ярьж байгаа хэрэг явдал болно гэж тааварлж мэдсэнгүй. 4 жилийн дараа тэр их хүн унах юм гэж сансангүй. Одоо Францад хэн хаанчилж байна вэ? 2-р Наполеон уу?" гэж асуулаа. "Үгүй, Людвиг 18. Людвиг 16-гийн дүү. Людвиг 18 уу? Бурхан юу гэж таалахыг мэдхийн аргагүй юм да. Тэр ямар зорилгоор өөрийнхөө өргөж мандуулсан юмаа унгаж харин унгасан юмаа өөд татах болов." Өөрийнхөө хувьцыг мартаж орхиод бүхэл бүтэн ертөнцийн хувьцыг бодож байгаа тэр хүнийг Дантес нүд салгалгүй ширтэнэ. Тийм. Англи шиг. 1-р Карлын дараа Кромвель. Кромвелийн дараа 2-р Карл. Бас ч магадгүй 2-р Яаковын дараа ямар нэг эхнэрийн төрсөн дүү эсвэл хамаатан садангийн Орон гүн мэтийн аль нэг хүн болох байх. Эсвэл аль нэг мужийн даамалч ван болж болох юм. Тэгвэл дахиад л ард түмэнд буулдхий үндсэн хууль эрхчлөө гэх болно. Гэснээр Дантес руу эргэж хожмыг мэдгч мэрэгэн ухаантны нүдэл ийм байдаг байх гэмээр сэргэн догдолсон нүдээр харж "Та залуу хүн. Тэгэхээр үүнийг үзнэ. Та залуу хүн байна. Үүнийг үзэх болно" гэж ярьлаа. "Тийм ээ. Хэрвээ эндээс гарвал тэгнэ." "Тийм дээ" гэж Ширэтлам хариулаад "Бид шорон татагдсан улс. Харин би шоронгийн ханын цаана болж байгаа юмыг харж чаддаг учраас өөрийгөө эрхчлөөтэй хүн шиг санагцаг тохиолддог юм" гэв. "Тэгээд таныг юуны учир шоронд хийсэн юм бэ?" "Намайг уу? Наполеон 1811 онд хийсэн юмыг би 1807 онд хөсчмөр өтсөн учраас
Би Макавеллийн ажил Италиар нэг тарсан сул дорой өчүүхэн ванлагуудыг нэгэн том хүчрхэг гүрэн болсон байгаасаа гэж хүссэн учраас би өөрийнхөө Цезар Боржиаг надтай санал нийлж байсан тэдгээр тэтэм өмссөн тэнэгүүдийн дотроос олох мэт болсон учраас шоронд орсон юм. Энэ бол 6 дугаар Александр, 7 дугаар Климентийн санал бодол байсан юм да. Энэ санаа бүтэх хүчрхэг байжээ. Гэвч тэр хоёр түүнийг биелүүлэхэд тэмцсэн дэмий болж тэрж байтугай Наполеон үүнийг биелүүлж чадсангүй. Италич аргагүй л нэг хараал хөрсөн орон юм да. Өвгөн толгоогон гудайлгав. Хүн ийм сэтгэл хөдлөлөөс болж амьдралаа үржихийг зөргөлнө гэдгийг Дантес ойлгохгүй байлаа. Тэр Наполеоныг үзсэн, таньдаг, юм ярилж байсан учраас мэддэг байж болох юм. Харин 7 дугаар Климент ба 6 дугаар Александрын тухайд бол түнд өчүүхэнж төсөөлөл байхгүй юм. Дантес ивцээс даяар болдог нөгөө бодлыг хуваалцж эхлэн та нөгөө өвчтэй лам гэдэг үстэй гэж асуув. Та галзуу гэж хэлэх гэж байна уу? Тэгж хэлж зүрхэлсэнгүй гэж Дантес инээмсэглэн хариулв. Тийм ээ гэж Фария гашуунаар инээж тийм ээ намаа галзуу гэдэг юм. Би аль хэдийн эсэхлэн энэ зайзынхны элэг дог болж хэрв энд хүүхэд шуухад байдгсан бол тэдний тоглоом наадам болох байсан. Дантес үг дуугүй хөдлөлгүй зогсно. Та тэгээд оргохон болъё гэж бодов уу? Гэж тэр асуулаа. Оргож болохгүй юм байна гэдгийг би мэдлээ. Болохгүй юмыг болох гэж оролдоно гэдэг бурхны үдээс босгож байгаа хэрэг шүү дээ. Аргаан барж гонхорч суугаад яах вэ? Түргэн амжилт олох гэж хүсдэг гэдэг бас л бурхнаас дэндүүхийг шаардж байгаа хэрэг. Өөр зүгрүү ухаж болохгүй юм гэж юу? Намайг яаж зүдэрч вэж энийг ухсан гэж санаж байна? Зөвхөн магаж хийх гэж 4 жил зарцуулсныг минь мэдж байна уу? Боржин чулуу шиг хатуу газрыг 2 жилийн турш ухсан гэж мэдж байна уу? Урд нь бол хөдлөхөөргүй том чулууг өргөж, өдрийн турш аврагах ажил хийж, чулуу шиг хатуурсан шохойноос ганцхан хавтгай дөрвөлжин ям хавч хийж чадвал үдшин ямар их баяртай байдаг байсныг мэдэхгүй байхаа. Ухсан чулуу шороогоон зайлуулах гэж бас хан цоо зохиж, түүнийг шатан дотор асхан. Одоо дахиад шороо гаргавал хааш нь хаях огт зайгүй болчихсон байгаа юм чинь. Би хөдөлмөр гаргасныхаа зорилгод хүрч энэс илүү чадал надаас гарахгүй гэдгээ мэдэрч байтал гэнэт бурхан энэ зорилгоос минь зайлуулж хаашаа ч мэдэхгүй газар аваа ичснийг та мэдэхгүй байх. Үгүй би одоо хуруугаанч хөдлөхгүй гэж танд хэлсэн. Түүнийг давтан хэлий. Намайг эргчлөөгүй вэ гэж бурхан таалж байгаа юм байх. Дантес өөртөө найз нөхөртэй болсондоо баярлсан царайгаан оргож чадаагүйдэн өнхөрсөн хоригдлд харуулахгүй тулд доош тонгойлоо. Ширээтлэн Фария орон дээр лаг хил суучихав. Эдмон орох тухай хизээч боддоггүй байсан. Иймэрхүү имийг бүтшгүй им гэж үзэх учраа тэм зүй толгойд нь орж ирдэггүй байлаа. 50 дохой газар дагуур ухах, тэнгис рүү гарахын тулд 3 жил зарцуулах хэрвээ манаач урьтаад буудчихгүй бол 50, 60, магадгүй 100 дохой өндрөөс хадан тархин хагам өргөх гэж үсрэх. Тэгээд арай гэж нэг юм оргож чадвал бүтэн бээр газар сэлж гарна гэдэг баршгүй ажил. Энэ гарцаагүй зүйлтэй эвлэрсэн нь Дантесийг өхлийн босгон дээр авчирсныг бид харсан билээ. Гэвч амьдрахын төлөөнөө өхөн хатан зууралдаж ганарсан шийдэмгэй байдлын жишээг харуулж байгаа үгнийг хараад Дантес эргцүүлэн бодож эр зэргөө хэмжээлэн тунгааж эхлэв. Өөрийн бодоочгүй имийг өөр хүн хийж, өөрөөс нь залуу биш, өөрөөс нь бяр чадал багтай авхаалсан ба муутай тийм хүн хөдөлмөр төвчээрээр авраг их ажилдаан хэрэглэх баг зэвсгийг хийж авчээ. Гагцгүй энэ зорилго нь тооцоо буруу хийснээс болж биелэгдсэнгүй. Өөр хүн энэ бүгдийг хийж болчихсон юм. Өөрт нь бол ямар ч боломжгүй юм гэж байх ёсгүй. Фария 50 дохой ухжээ. Тэр 100 дохойч ухаж чаднаа. 50 настай Фария 3 жил ажилласан байхад харин түүнээс 2 дахин дүү тэрбээр 6 жил ажиллах болно. Ширээтлэн Фария эрдэмтэн ховрог хүн ив цайзаас Дом Ратоно эсвэл
Ленэр хүртэл усан доогуур сэлж гарах байсан гэнэ. Харин тэгэхэд зоригтой далайчин шүр сууд авах гэж далайн ерөөл рүү шумбадаг Дантес ганц бээр газар сэлээд гарчхаж чадахгүй гэж юу? Нэг бээр газар сэлэхэд хэдийхэр хугацаа шаардагдах бол. Нэг цаг. Эрэг дээр гаралгүйгээр бүтэн цагаар долгион дотор хөвдөггүй байсан гэж юу? Үгүй. Түүнд ганцхан л зоригжуулах жишээ хэрэгтэй байлаа. Өөр хүн хийж чадах байсан буюу хийж чадсан юмыг Дантес хийж чадна. Тэгээ тэр бодлого уснан хэлсэн нэ. Би таны ирсэн зүйлийг оллоо. Гэхэд Фарияц очиж та юу гэж асуугаад толгоо өндөлөхөд нь хэрвээ Дантес үний юм хэлсэн байлаа ч гэсэн хамт байгаа нөхрийн арга тасарсан байдал тийм ч их удаан үргэлжлэхгүй нэлтэд байлаа. Та юу олов? Таны нэвтэрч гарч ирсэн гудам гадаах цагдаа зэрэг зогссон гудамжны дагуу байгаа мó. Тийм ээ. Тэр хоёрын хооронд 15 алхмын зай байх ёстой биз? Хамгийн ихтэй л тэр. Бид гудамны дундаас эгц хажуу тийш нь зам гаргана. Та энэ удаа арай нарийн тооцоо хэн шүү. Тэгэд бид гадаа гудамж руу гарч манаа чиг халаад зугтъя. Энэнийг хийхэд зөвхөн зориг хэрэгтэй. Ийм зориг танд би надад ч бас хүрэлцгүйс чадал байна. Тэсвэрийн тухайд би ярихгүй. Та үүнийг хэрэг дээр нь үзүүлсэн. Харин би өөрийнхөө тэсвэрийг нотлон харуулахыг хичээе. Баяцаарай. Та миний эрэлхийг зориг гэж ямар шүү юм болохыг хүчин юунд ашиглах гэж байгааг та мэдэхгүй байна. Надад тэсвэр хөрөлцөөтэй байна. Би өглөө бүр шөнийхэн ажлыг сэргээж, шөнө бүр өдрийнхөө ажлыг үргэлжлүүлдэг байсан. Тэгэхэд би залуу хөө минь миний хэлхийг дуулж угаарай. Тэгэхэд би Бурхны төлөө гим зэмгүй учраас чөлөөтэй сул байх ёстой нэгэн бүтээлийн чөлөөлөхийн төлөө хичээн оролдож байна гэж санагдаж байсан юм. Гэж Ширэтлам хэлэхэд нь одоо тиймгүй гэж юу? Гэж Дантес асуугаад эсвэл та надтай дайралцсанаас хойш өөрийгөө буруу хэрэг хийж эхлэе гэж бодоод байгаа юм уу? Үгүй, би хийх хүсэхгүй байна. Би одоо хүртэл эд юмсаар оролдож байсан. Тэгэхэд та хүмүүсээр оролдуулах гэж байна. Би хан цөм зохиж, шатын устгаж чадна. Харин хүний цээжийг цоо зохиж, амьдралыг устгаж чадахгүй. Дантес түүнийг гайхан харлаа. Яагаад тэр вүлээ? Хэрвээ та зогтоож чадах болцоотой байсан бол ямар бодол таныг зогсоох байсан юм бэ? Гэж асуухад та өөрөө гэж Фария хэлээд та яагаад хуйгаан сандлын хөлөөр зохиж алаад хувцсыг өмсөж орохыг оролдоогүй юм? Гэж өөдөөс асуухад нь тэгж миний санаанд орсонгүй шүү. Гэж Дантес хариулв. Та бол хүн алах явдлыг төрөлхийн үзэн яддаг учраас л тэр. Таны оноо санаанд чараагүй тэр үзэн ядал бидний хийж чадах юмд бидний шулуун замаар хөдлөнө. Цус урсах хар дөрсөн Марсд бол ингэхэн түүний хэрэг түүний үүрэг байдаг болохоор ганцхан үнэрл адил олзон ойрхон байгаа эсхийг мэдж байх хэрэгтэй байдаг. Тэгээд ол зүйдөн дарив үсрэн хідэн хэсэг болгож хайна. Энэ бол түүний төрөлхийн авьяас. Тэгэхээр тэр үүндэн захирагддаг. Харин хүнд бол цус гаргах явдал бузар муухай. Бидний хүн алах явдлыг хүний нийгмийн хууль хоригддаг. Харин байгалийн хууль хоригддаг юм шүү дээ. Дантес айгүр хийж ирлээ. Ширэтлαμын үг түүний ухаанд өөрөөр хэлбэл түүний сэтгэл аяндаа төрдөг тэр зүйлийг тайлбарлаж өглөө. Энэ нь заримдаа тархинд заримдаа зүрх сэтгэлд нь төрхөн бий. Түүнээс гадна гэд Фария үргэлжлүүлэн би 12 жил шорон суугтан оргож байсан бүхэл алдарт туршлагуудыг бодж үзсэн. Тэгээд ихэнх нь бүтлгүйч байсныг мэдсэн. Удаан хугацаагаар бодож бэлтгэж байж оргосон орголт дүүрэн амжилттай болдог юм. Бофорвел Венсэний цайзаас Ширэтлам Добюква Фор Ливекас Латиод Бастилаас тэгж оргоцгоосон юм. Бас өөр аз тайралдаад оршихсан явдлууд бий. Энд л хамгийн сайн нь чи миний үгэнд итэг. IT цаг тохиолдохыг хүлээж бай. Хэрв тийм нөхцөл тохиолдвол түүнийг л ашиглая. Гэж ярихад Дантес санаа алдаад өвгний үгийг тасалж
Та бол хүлээж төсвөрлөж чадсан. Таны удаан жилийн хөдөлмөр таныг зугаацуулахгүй болох цагт найдлага горилгоч нь таныг тайвшруулж байсан шүү дээ. Би зөвхөн тийм юм хийгээл сууж байгаагүй гэж ширээтлам хэлв. Та юу хийж байсан юм? Юм бичиж хийдэг байсан. Тэгвэл танд цаас үзэг бэх өгдөг юм уу? Үгүй. Гэхдээ би тэдгэрийг өөрөө хийдэг юм. Та тэгэд цаас үзэг бэх хийдэг гинэ? Гэж Дантес дуу алдав. Тийм ээ. Дантес өвгөн ширээтлэмүүд бишрэн харлаа. Гэвч тэр түүний үгэнд муул итгэж байв. Тэгэхэд Фария түүний эргэлзэж байгааг мэдээд таныг над дээр очихоор би танд өөрийнхөө амьдралын туршид хайж бодож олсон санааныхан өр бүтээлийн бүхэл бүтэн бүтээлийг үзүүлнэ. Би түүнийг Ромын Колизен сөөдрөд, Венецийн гэгэн Маркийн багнын хажууд, Флоренцийн Арно голын эрэг дээр явж байхдаа хойгууд надад ив сайзын дотор бичиж дуусгах зав өгнө гэдгийг мэдлэгвэ бодож боловсруулсан юм. Энэ бол бүгдээрэн нэгдсэн Итали улсыг байгуулах болцооны тухай номлол гэдэг зузаан ботин ном болно. Тэгээд та түүнийг биччихсэн юм уу? Бичсэн. 2 цамцсан дээр юм бичсэн. Би зотон давууг илгэн цаас шиг гөлгөр чигж болгодог бодис найруулж олсон. Тэгвэл та чинь химэн ухаантай хүн үү? Хага суугасан мэдэн. Би Лавазиэтэй танил. Кабаниста найз байсан юм. Ийм хөдөлмөр хийхэд танд түүхийн материалууд хэрэгтэй байсан биз дээ. Тэгэхээр танд тийм номнууд байсан уу? Ромд надад 5,000 номтой номын сан байсан юм. Тэгээд би тэр номнуудыг уншиж, зарим нь дахин уншиж байж 150 номл шилж сонгож уншвал бүрэн биш гэхнээ хүний мэдвэл зөх бүхний мэдээллийг олж авч чадах юм гэдгийг мэдж авсан да. Би энэ 150 номыг 3 жилийн дотор уншиж, намайг баривчлах үе тэднийг бараг цээжээр мэддэг болсон байсан. Шоронд орсон хойноон дархан баг зэрэг дайчлан ажиллуулахад л тэр бүхэн дахиад л санаанд орж ирсэн дээ. Би танд Фукидид, Ксенофонд, Плутарх, Тит-Ливи, Тацит, Страда, Йорнанд, Данте, Монтель, Шекспир, Спиноз, Макиавелли, Боссюэ нарын зохиолуудыг цээжээрч уншчихсан чадна. Би танд зөвхөн хамгийн голын л нэрлэлээ. Та хэд хэдэн улсын хэл мэдэх үү? Би 5 хэл дээр ярьдаг. Герман, Франц, Итали, Англи, Испани хэл мэднэ. Эртний грек хэлний тусламжтайгаар одоогийн грек хэлийг ойлгодог. Гэхдээ би энэ хэлээр муу ярьдаг л да. Харин одоо энэ хэлийг сурч байгаа. Та грек хэл судалж байгаа гэсэн үү? Гэж Дантес асуулаа. Тийм ээ. Би мэддэг өгнүүдийнхээ дөөр хийсэн. Би тэднийг өөрийнхөө санааг ойлгож болохоор аль болох үс төхөмтэйгээр байрлуулан тавьсан байгаа. Би 1000 үг мэднэ. Хэдийгээр толь бичигт 100,000 шахам үг байдаг боловч илүү олон үг надад хэрэггүй. Би уран элтгэж хүн болохгүй шүү дээ. Миний хэлсийг хүн ойлгоно. Энээс илүүгээр би яах вэ? Эдмон улам улмаар гайхан биширсээр энэ хачин хүний авьяас чадварыг бараг 90 өсөн юм гэж мэдэв. Тэр түүнээс бас өөр юм дуулах гэж үргэлжлүүлэн танд өдөгөөгүй бол та юугаараа ийм зузаан ном бичих вэ? Би өөртөө маш сайхан үзэг хийж авсан. Төвний хүмүүс үзвэл галууны өднөөс жилүү дээр үзэг байна гэж хэлэх байх. Тийм үзгийг мацаг барьдаг өдөр хаяа өгдөг, шүлэн дэрдэг том согос загсны толгой мөгөөрсөөр хийсэн. Би лавг баасан бямгаар их дуртай, үзэг маань олон болно гэж баярлдаг да. Түүхийн зохиол бичих явдал миний дуртай ажил байгаа юм. Би өнгөрсөн үеийн түүхт явдлын тухай бодсоохтаа одоо үе марчихдаг. Өнгөрсөн үеийн тухай чөлөөтэй бодж байхад шоронд байгаа маань мартагддаг юм. Бэх. Та юугаар бэх хийдэг вэ? Гэж Дантес асуулаа. Өөрөд нь миний өрөөнд задгаа зоох байж. Намайг тэнд оргоос өмнө яндангийн бөглсөн боловч олон жилийн турш зууханд галтулж байсан болохоор хананд нь хөө тортог суусан байв. Би энэ хөөнөөс авч бүтэн сан өдөр дөгдөг дарсан дуусгаад их сайхан бэх гаргаж авсан. Зарим нэг онцлбол зөх зүйлийг хуруугаан шалбалаад цусаараа биччихдэг юм. Гэж Фария хариулв. Би энэ бүгдийг чинь хизээ үзэж болох вэ? Дуртай цагт аал үз.
гэж Фария хариулв. Тэгвэл одоо үзье л дээ. Миний хойноос дагаад яваарай гэж Ширет лам хэлв. Тэгээд нүхэн дотор орж алга болоход Дантес хойноос нь дагаж орлоо. 17. Ширет ламын өрөө. Дантес хэдийгээр бүхийсэн боловч төвгүй явж Ширет ламын ухсан хонглын цаад үзүүрт хүрлээ. Тэнд нүх улам нарийсэж зөвхөн мүлгэж явхаас өөр аргагүй болов. Ширет ламын өрөөний шалан дөрвөлжин чулуугаар хийсэн агаад хамгийн харанхуй буланд байгаа нэгэн дөрвөлжин авч төгсгөлийн Дантес үтсэн тэр хүнд бэрх ажлыг эхэлсэн ажээ. Эдмон өрөөнд орж дээш болон зогсоод ээш тийшээ сонирхон харлаа. Анх харахад гайхаад баймаар юм юу ч алга байлаа. Одоо 12 цагаас 15 минут өнгөрч байна. Тэгэхээр бидэнд хэдэн цагийн зай байна гэж Ширет лам хэлэхэд Дантес Ширет ламын яг та хэлээд байгаа цагийг эрж эргэн тойрон харлаа. Тэгэхэд Ширет лам миний цонхоор орж ирж байгаа нарны гэрлийг хараа. Тэгээд энэ хамдаа зурсан зураасыг хараа. Би энэ зураасаар хэрвээ надад цаг байсан бол түүнээс жилүү зөвөр цаг тодорхойлж мэднэ. Яагаад гэвэл цаг эвдэрч болно, харин нар газар хоёр бол үргэлж зөв ажилдаг юм да. Гэв. Дантес энэ тайлбарыг ойлгосонгүй. Нар уулын цанаас гараад газрын дундад тэнгист орж өгдөхийг хараад газар хөдөлдөг биш, харин нар хөдөлдөг юм байна гэж боддог байжээ. Өөрийн оршин байгаа газар дэлхий хөдөлдөг гэхэд өрөмшхийн аргагүй санагдсан байна. Ярьж байгаа хүний үг бүр жаахандан Гүзират Голгондор аялан явж байхдаа үзсэн алд дорж болом чулууны уурхай шиг тийм хачин гайхалтай шинжлэх ухааны гайхамшиг тодорно. Би таны баялагийг үзэх юмсан гэхээс тэсэж чадахгүй байна гэж Ширет ламд хэлв. Ширет лам голомт руу очиж гартан салгалгүй барьж явсан цүүцний үзүүрээр хизээ нэгэн цагт сам төмрийн үүрэг гүйцэтгэж нэлээд овоо гүнзгий нүхийг таглаж байсан дөрвөлжин шулууг сөглөө. Түүн дотор Дантес ярьсан өнөөх зүйлүүд нь хадгалагдаж байжээ. Танд эхлээд юуг нь үзүүлэх вэ? Та Италийн хаан тулсын тухай зохиолон үзүүлээч. Фария нууц дотроос хуйсан муутуу цаас шиг 4 хуулиас гаргаж ирлээ. Энэ нь 4 ямах өргөн, 18 ямах урт нь нарийн хуудсууд байв. Энэ хуудсууд дугаарлагдсан байсан тул Дантес хэдэн мөр юм төвгүй уншлаа. Энэ зохиол нь Ширет ламын төрлөх хэл буюу Итали хэлээр бичигдсэн байсан бөгөөд Прованс гаралтай Дантес энэ хэлийг маш сайн ойлгодог байв. Харж байгаа байц? Энд цөмөрөн байна. Би 7 хоногийн өмнө 68 дугаар хуудсан дээр төгсөв гэдэг үг бичсэн. 2 самц нусны бүх альчуур маань энд зарцуулагдчихсан. Хэрвээ би хизээ нэгэн цагт эргчлөөтэй болвол миний номыг зүрхэлж хэвлэх газар Италид олдвол би алдаршин да. Тэмээ харж байна. Одоо энэ номыг бичсэн үзгээ үзүүлнэ үү? Гэж Дантес хэлэхэд Фария энэ байна үзэлдэ гэж хэлв. Тэгээд 6 ямах урт хагас ямах бүдүүн савх гаргаж ирэхэд түүн загсны мөгөөрсөр хийсэн бэхбат хатсан үзгийг утсаар ороож тогтоосон байлаа. Тэр нь ердийн үзэг шиг үзүүрлэгдэж дундуураа зүсэгдсэн ажээ. Дантес үзгийг наривчлан үзээд үүнийг ингэж сайхан зассан багж нь хаана байгаа юм бол доо гэж нүдэрийн эрв. Та үзэг хийсэн тонгорго ирж байна уу? Гэж Фария асуугаад энэ бол миний бахархаж урдаан барьдаг зүйл. Энэ тонгоргыг бас энэ том хутгийг лааны хуучин суурьаар хийсэн юм гэж хэлв. Тонгорго нь өсний хутга шиг даана. Харин том хутга нь өдөр тутмын хэрэгцээ хангахаас гадна бас зэр зэвсэг болж чадах давуу талтай ажээ. Дантес энэ бүх зүйлүүдийг холын аяны ахмадууд өмнөдийн арлуудаас авчирсан зэрлэг хүмүүсийн хийсэн зэвсэг, ховор нандин зүйлийг худалдаалах мохолгуудууд байхыг үзсэнтэйгэн адилаар ихэд сонирхон үзлээ. Бэхний тухайд гэвэл юугаар хийдгийг мэднэ. Би хэрэглэхийн хэрээр л хийдэг юм гэж Фария хариулв. Энэ бүхнийг хийхэд өдөр цаг яаж хөрөлдсөн бол гэдэг ганцхан зүйлийг л би гайхаж байна
гэж Дантес хэлэхэд Фария би шөнч ус ажилдаг байсан юм гэж хариулв. Шөний? Та чинь шүн муур шиг сайн хардаг юм уу? Үгүй дээ. Бурхан хүнийг ухаантай төрүүлсэн учраас би өөртөө гэрэл гаргах арга болсон юм. Яаж тэр вэ? Надад өгдөг өхрийн махны өөхийг огтолж аваад хайлуулж тосон шахаж авдаг. Ингээд л миний лаа бэлэн болдог юм да. Тэгээд Ширэтлам баярын өдрүүдэд гудамж чимгэлдэг цогц шиг тийм нэгэн цогц үзүүлв. Тэгвэл гал? Надад 2 ширхэг цахиур цам зөнгөж хийсэн уул бий. Тэгвэл чүдэнз яахав? Би арсны өвчтэй гэж худлаа хэлээд жаахан хүхэр гуйж авсан юм. Дантес тэр бүх зүйлийг ширэн дээр тавиад тонгоон ширтэж энэ хүний тэсвэртэй ухаантай гайхан шагширлаа. Энэ ч бас цөмөрөм биш ээ гэж Фария хэлээд бүгдийг нэг дор нууж болохгүй. Тэгэхээр энэ нууц бараан одоо хааж орхиё гэв. Тэр хоёр авсан чулуугаан бусааж тавиад үнсээр хучиж онгойлгосон гэж мэдэгдүүлэхгүй тулд хөлөөрөн үрж тэгшилв. Тэгээд дараа нь орлоо очиж наашин татлаа. Орны толгойн цааталд чулуугаар маш шигжүү хаасан нөхөв байв. Энэ нөхөн дотор 30 тохоо олсон шат байлаа. Дантес түүнийг татаж үзэхэд ямар ч хүнд юм даахаар байв. Та шат их ийм сайхан олс хаанаас олсон юм бэ? Гэж Дантес асуулаа. Нэгдүгээрт миний цамснууд бас Фенестрэл сууж байхдаа 3 жилийн турш орны цагаан давуунаас танаж авсан юм. Наашин шилжүүлэн авчирхад би олсон материалаа аргалж байгаад аваад ирсэн юм л да. Тэгээд энд ажлаа үргэлжлүүлсэн гэрэг. Таны цагаан давуу танагдчихсан байхыг хэн ч мэдээгүй юу? Би ойжхдаг байсан юм аа. Юугаар? Энэ зүгээр. Тэгээд Ширэтлам Норхо дийлийнхэн дотроос загсны хавиргаар хийсэн зүү сүвлсэн уцтай гаргаж ирлээ. Ийм байна л да. Гэж Ширэтлам үргэлжлүүлэн би анхандаа төмөр сараалжийг тасхуур айдаж орхиод цонхоор орогчихъя гэж бодсон юм. Энэ маань таныхаас арай том байгааг харж байгаа байз. Тэгээд ч би түүнийг зүгтгэнхэн өмнө эксгэж болох байлаа. Тэгсэн чинь цонх маань хашаа руу арсан байхаар нь тэр бодлоосон ухарсан юм. Гэсэн ч болцоо гарвал гэж ярьсан шүү дээ. Хэзээ нэгэн цагт оргож юуны магад гэж бодоод энэ олсон шатыг хадгалаад байгаа юм гэж ярьлаа. Харин Дантес тэр шатыг харж зогсохдоо шал өөр юм бодож байв. Түүний толгойд шал өөр санаа орж ирлээ. Энэ ухаантай эрдэмтэн шинийг зохиож олж чаддаг хүн. Түүний хувьд ямагт манан буданд бүрхэгдсэн юм шиг санагддаг золгүй явдлын учрыг олж чадна даа гэж бодов. Ширэтлам Дантесийн бодлого болон зогсож байхыг эхэд бишрэн гайхсныг хэмээн үзэж та юу бодов гэж инээмсэглэн асуулаа. Нэгдүгээрт таныг зорьсондоо хүрэх гэж хичнээн хүч зарцуулсан тухай. Бас чөлөөтэй бол та юугээ ч хийх байсан бол гэж бодож байна. Юу ч хийж чадахгүй байж магадгүй. Би өөрийнхөө ухааныг ялихгүй арсаар юм зарцуулчих байсан биз. Зөвхөн азгүй явдал хүний ухааны нууц баялагийг нээн гаргадаг юм. Дарийг дэлбэлхийн тулд түүнийг шахах ёстой шүү дээ. Тал тишгэн сарин даргасан ухааны минь шорон нэгэн дор цуглуулж өглөө. Дэд өчүүхэн зайд мөргөлдөнд тулгарав. Мөргөлдөж шүргэлснээс цахилгаан гардаг. Цахилгаанаас аянгнаас гэрэл гардаг гэдгийг та мэдэн шүү дээ. Үгүй. Би юу ч мэдэхгүй. Гэж эрдэм номгүйдэн дарагдсан Дантес хариулаад таны хэлж байгаа зарим үг чухам ямар учиртай үг болохыг би ойлгохгүй юм. Ийм их эрдэмтэн болно гэдэг бас сайхан хэрэгэ гэв. Ширэтлам инээмсэглэж гэхдээ та өөр бусад юмны тухай бодсон биш үү? Тийм ээ. Нэгийг ч та надад хэлсэн. Харин хоёр дахь нь хэлдэ. Хоёрдугаарх нь ийм байна. Та надад өөрийнхөө амьдралыг ярьсан. Минийхийг та мэдэхгүй. Таны амьдрал одоохондоо ийм чухал үйл явдал үзэж амжчихж хараахан болоогүй л байна. Миний амьдралд маш их азгүй явдал тохиолдсон юм.
Би уг нь ингэж гайтахаар юм хийгээгүй юмсан. Би хожим хязээж Бурхныг хараахгүй тулд миний зовлонд хүмүүс л буруутай гэдэгт итгэхийг хүсэж байна. Гэж Дантес хэлэхэд танд тулгаж байгаа тэр хэргийг та хийгээгүй гэж үзэж байгаа юм уу? Гэж Шритлам асуулаа. Би ямар ч хэрэг хийгээгүй. Энэ ертөнцийн хамгийн хайртай хүмүүс болох аав Мерседес хоёрынхоо нэрийг барьж тангаргалъя. За тэгвэл сайн гэж Шритлам хэлээд нууц нөхөн таглаж ороо хуучин байранд нь тавиад та өөрийнхөө түүхийг ярьж өгөхгүй юу гэв. Тэгэхэд Дантес Шритламын түүх гэж нэрлэж байгаа тэр юмыг ярьж өгөв. Энэ нь энтэг рүү аялсан ба дорндод 2 удаа явсан төдийхнөөр хязгаарлагдана. Сүүлчийн аяны тухай Ахмад Леклерийн нас барсныг, маршал даатгаж явуулсныг, түүнтэй уулзснаа нуартай захидал өгүүлсэн зэргийг ярьлаа. Бас Марселд босож ирснээр эцэгтэйгээ уулзснаа, Мерседест хайртайгаан гэр бүл болох ёс гүйцэтгснээр баривчлагдаж байцаагцснаа, шүүхийн байшин төр хоригдоод дараа нь ив цайцад бүрмөсөн хаягдснаа ярьлаа. Эдмон түүнээс өөр юу ч мэдэхгүй. Тэрч байтугай хэдэн жил шоронд сууж байгаа ханч мэдэхгүй ажээ. Түүний ярьсныг сонсоод Шритлам гүн санаа алдаж бодлого болов. Эрхийн тухай шинжлэх ухаанд гэж хэлээд дуугүй болсноо нэг мэргэн сургаал байдаг юм. Үүнийг би түрүүн танд хэлсэн. Хэв ёсон алдсан хүнээс муу санаа гарах тохиолдлоос бусад үед хүн гэмтэргээс дөлж явдаг юм. Гэвч бидний сайн эхлэлийг нуугдаран хорон мууд аваачдаг тийм хуурамч шаардлага дутагдал хүсэл байдгийг соёл иргэншлээс бид мэддэг. Энэ бүхнээс ийм нэг үндсэл гарч байгаа юм. Гэмтэрэгтнийг олж авъя гэвэл тэрхүү гэмтэргээс ашиг олж болох тэр хүнийг эрж ол. Таны алга болох явдал ямар хүнд ашигтай байсан юм? Хэнд ч үгүй дээ. Би чинь жижигхэн хүн байсан шүү дээ. Та битгий хуумгаа хариулаарай. Таны хэлж байгаа үгэнд ямар ч учир зүйл гүн ухаан алга. Энэ ертөнцийн юм бүхэн харьцангуй байдаг юм. Хайрт нөхөр минь. Үе залгамжлагчтан саад болдог хаанаас эхлээд дээд зэргийн бичээчд саад болдог албаны төшмөл хүртэл цөм харьцангуй. Хаан тал төгсгөр үе залгамжлагч нь титэм өмсөн. Албаны төшмөл өгөхээр бичээч нь 1200 леврийн цалин өвлөж авна. Энэ цалин төвний эргэний ирэх болж байгаа юм. Эдгээр нь хаанд 12 сая левр хэрэгтэй байдаг шиг л түүнд их хэрэгтэй. Нийгмийн шатны дээрээс аваад доорон хүртэл хүмбэр Декартын ертөнцүүдэд байдаг шиг өөрийн хууй салхи, махир дахир эгэл бөөмтэй сонирхлын ертөнцийнхнийг өөрийгөө тойруулаад бий болгочихдаг юм. Дээшлэх тусам энэ нь улам томордог. Энэ бол тэнцвэрийн цагийг тойрон дөнгөн данган тогтож байгаа эргүүлэг юм. Ингээ таны ертөнц рүү эргэж очие, таныг фараоны ахмадаар томилох гэж байсан гэв. Тийм ээ. Та сайхан охинтой гэрлэгч байсан гэв. Тэгсэн. Тэгвэл таныг фараоны ахмад болохгүй байх нь хэнийг хэрэгтэй байсан уу? Мерседестэй суухад чинь дургүйцэхгүй байсан уу? Эхлээд нэгдүгээр асуултыг хариулаарай. Дистрал гэдэг бол зөв тааварлахын төлхөөр юм шүү. Таныг фараоны ахмад болоход дургүйцэхгүй байсан уу? Хинч байгаагүй. Онгоцных нь цөм надад сайн байсан юм. Хэрв далайчдад ахмадаа сонгох эрхөөгвөл намайг л сонгох байсан гэдэгт би итгэж байна. Харин нэг л хүнд надад дургүйцэх шалтгаан байсан. Би түүнтэй муудаад тэгээд хэрүүл тулдаан хийгэж дуудахад тэр хүн татгалцсан юм. Queer хэн гэдэг хүн? Данглер. Хөлөг онгоцны юу нь байсан хүн бэ? Нягтлан бодох. Та ахмад болсон бол түүний хуучин алманд нь үлдээх байсан уу? Үгүй. Хэрвээ энэ нь миний хэрэг хэмжээнд багтвал үлдээхгүй байсан. Түүний тооцоонд зарим нэгэн бодлон байсныг би ажиглаж мэдсэн юм. За, тийм байж. Таныг Ахмад Лекертэй сүүлчийн удаа ярилцахад өөр хүн байсан уу? Үгүй, бид хоёулахнаа байсан. Та хоёрын яриаг хүн сонсож болох байсан уу? Болох байсан. Хаалга онгорхой. Тэрч байтугай
Үгүй байцаарай. Тийм. Маршалд өгөх загтлыг Ахмадад надад өгөх яг тэр үед Данглар хажуугаар гарчихсан юм байна. За, их сайн байна. Бид мөрийг гаргалаа шүү дээ. Та Эльбаарлууд явахтан ямар нэгэн хүн дагуулж явсан уу? Хэнийг ч дагуулж яваагүй. Танд тэнд загтал өгсөн үү? Тэгсэн маршал өгсөн. Тэрийг нь та яасан? Төрөвчөндөө хийсэн. Тэгэхээр тань төрөвч байжээ дээ. Албан загталтай төрөвч далайчин хүний халаасанд яаж багтдаг байна да? Таны хэлдэг зөв. Төрөвч маань өрөөнд байсан юм байна. Тэгэхээр та загтлыг өрөөнд ирсэн хойно төрөвчөндөө хийсэн байх нэ? Тэгсэн. Порто Феррайогоос онгоц хурч иртэл загтал чинь хаана байсан бэ? Гартмэр байсан. Таныг фараон дээр гарч ирэхэд гарт чинь загтал байгаа хүн бүхэн харж болох байсан уу? Болох байсан. Бас Дангларч харж болох байсан уу? Тийм ээ. Дангларч харж болох байсан. За одоо та миний хэлхийг анхааралтай сайн сонсож өнгөрсөн явдлыг сайн санана шүү. Тэр ховын бичиг яаж бичигдсэн байсныг санаж байна уу? Саналгүй яхав. Би түүнийг 3 дахин уншсан. Үг бүр нь миний санаанд байна. Түүнийг над хэлж өгөөч. Дантес бодов. Би үг гэлгүй хэлье. Эзэн ширээ ба шажинд сүслэн дагагч би Неапол Порто Феррая ороод Смирнаас өнөөдөр хүрэлцэн ирсэн фараон гэдэг хөлөг онгоцны Ахмадын туслах Эдмон Дантес Мюратаас Узурпатер загтал аваач өгөөд Узурпатероос Парис төвлөрөн байгаа Бонапартын хооронд явуулсан загтал авч шивааг Вангийн эрхэм прокурор таны сонорт хүргэе. Хэрвээ түүнийг баривчлан авбал хэргийн баримт болох тархиу загтал түүний биеэс буюу эсвэл эцгийнхээс нь эсвэл фараон онгоц дээрх түүний тасалгаанаас олдно гэж хэлэхэд Ширэтлам мөрөн хавчиж өдөр шиг тодорхой боллоо гэж хэлээд та тэр дорн тааварлан мэдээгүй их цайлгангүй юм да. Та тэгж бодож байна уу? Гэж Дантес асуугаад ямар бузар хэрэг вэ? Гэв. Дангларын бичгийн хэв нь ямар вэ? Маш гоё гаргацтай. Баруун тийш нь хазайлгаж бичдэг юм. Харин тэр ховын бичгийн хэв нь ямар байсан бэ? Зүүн тийш нь хазайлгаж бичсэн байсан. Ширэтлам инээмсэглэв. Хэвэн өөрчилсөн бичиг байна да. Өөрчилсөн баймааргүй тийм тогтсон хэлбэртэй бичиг байсан. Байж гэж Ширэтлам хэлээд үзэг буюу үндэн үзэг гэж нэрлэгдсэн тэр зүйлийн авч бэхэндэн дүрээд цаас суралдаг зотон дээр ховын бичгийн эхний мөрийг солгоо гараараа бичив. Дантес түүнийг хараад гэдрэгэн огл өсөрч Ширэтламууд гайхан харлаа. Хачим. Энэ бичгийн хэлбэр нөгөөдөгт яасаа адилхан юм бэ? Гэж дуулдахад ховын бичгийг солгоо гараараа бичиж харин би сонин зүйлийг ажиглан мэдэв гэж Ширэтлам өргөжлүүлэн хэлв. Ямар зүйл? Баруун гарын бичгийн хэв бүр ондоо. Харин солгоо гарын бичгийн хэв цөм адилхан байдаг юм байна. Та юм бүхнийг судалжээ. Юм бүхнийг мэдэх юм аа. За, цааш нь ярий. Тэгээ. Одоо 2 дугаар асуултанд орно. Таны асуултыг хүлээж байна. Таныг Мерседестэй суухад дургүй зөвхөн байсан уу? Байсан. Мерседес дурлсан нэгэн залуу байсан. Нэрийг хэн гэдэг юм? Фернан гэдэг. Испан нэртэй юм. Тэр каталан хүн. Та түүнийг ховын бичиг бичсэн гэж үзэж байна уу? Үгүй. Тэр намайг хутгалаад л зогсох байсан. Тийм ээ. Энэ ч Испан хүмүүсийн зан. Алга болохоос өөдгүй муухай юм биш. Бас тэгээд ховын бичигт байсан зүйлүүдийг нарийн мэдэхгүй. Та түүнийг хэнд чирээгүй байз? Хэнд чирээгүй. Болзоо түүхэнд энэ ч гэсэн хэлээгүй юу? Үгүй хэлээгүй. Тэгвэл энэнийг Данглар бичтэй. Одоо бол үнд үнэмшиж байна. Бажаарай. Данглар Фернаныг таних уу? Үгүй. Тийм ээ. Одоо саналаа. Юу тэрэв? Миний хуримхийхэн урд өдөр өвгөн Памфилийн мухлаг тэд нар сууцгааж байсан шүү.
Данглар их л найрсаг зантай хөгжилтэй, харин Фернан нь зэвхий цонхор царайтай байсан. Тэд хоёулахнаа байсан уу? Үгүй ээ, гуруулаа сууж байсан. Гурав дахь нь миний сайн танил хүн байсан. Бодвол тэр хоёрыг танилцуулсан байх. Савен Кадрус гэдэг хүн. Гэхдээ тэр шал сохтуу байсан. Байцаарай. Би яагаад үүнийг өрдөн сансангүй вэ? Тэдний арх ууж байсан ширээн дээр бэхийн сав цаас үзэг байсан шүү дээ. Муу буцар амтд. Өөрийн мэдхий хүсч байна уу? Гэж Шритлам инээмсэглэн асуулаа. Байна. Та юм бүхний учрыг мэдэж, юм бүхнийг тодорхойгоор харах юм. Намайг яагаад ганц удаа байцааж шүүх таслахаар оруулаагүй юм бол үүнийг мэдх юмсан. Наад чинь харин нарийн асуудал болж байна. Үнэн шударган шүүхийн зам харанхуй бүдүүлэг учраас түүний учрыг олж мэдхэд хэцүү. Таны хоёр дайсны байдал төрхийг мөшгөхөд ёстой амархан хүүхдийн тоглоом шиг л байлаа. Харин та одоо надад хамгийн зөв яг таг хариултыг өгөх хэрэгтэй те. Асуугаад байгаарай. Та миний амьдралыг надаас өөрөөс минь илүү мэдэх юм. Таныг хэн байцаасан бэ? Вангийн прокурор уу? Эсвэл туслах нь уу? Эсвэл мөрдөн байцаагч уу? Туслах нь. Залуу хүн үү, хөгшин хүн үү? Залуу 27 орчим настай. Тэгвэл хүнээж байж байгаагүй, харин нэртэр дуртай байж таарна гэж Шритлам хэлээд. Тэр тантай ямар шуухан харьцсан бэ? Хатуу ширүүн гэхээсээ ээлдэг зөөлөн харьцсан. Та түүнд бүгдийг хэлсэн үү? Бүгдийг. Түүний зам байдал нь байцаалтын үед өөрчлөгдөв үү? Миний эсрэг эдмөрийн баримт болсон загтлыг уншмагцал өөрчлөгдөж, надад тохиолдсон гай зовлонд сэтгэл нь ихэд хөдлөх шиг санагдсан. Танд тохиолдсон гай зовлонд тийм ээ. Тэр жохомдоо таныг өрөвдөж халаг хоохоо болсон гэдэг та итгэлтэй байна уу? Ямар ч л гэсэн намайг өрөвдсөн, сэтгэл зовж байгаагаан хэрэг дээр нь харуулсан. Чохом яаж? Надад хор хүргэж болох ганц эдмөрийн баримтыг шатаачсан. Ямар баримт? Ховын бичгийг үү? Үгүй, загтлыг. Тэгсэн гэдэгт итгэж байна уу? Намайг харсаар бэл шатаачсан юм. Энд ч нэг жог байна да. Прокурорын туслагч нь бодсноос илүү бузар амтын шиг санагдаж байна шүү. Энэ ертөнц гэдэг чинь барсан матруудаар л дүүрчихсэн юм гэж үдэ. Яасан аимшигтай юм бэ? Гэж Дантес хэлв. Тийм ээ. Тэгтэн хоёр хөлтэй барсан матрууд дөрвөн хөлтэйгөөс илүү их аюултай байдаг юм да. Алив, цааш нь үргэлжлүүлье. Ингээд та түүнийг захидал шатаажсан гэв үү? Тэгтэн бас таны эсрэг ганц эдмөрийн баримт энэ байна. Би үүнийгт нь устгахчлаа гэж хэлсэн. Энэ чи ёстой дэндүү буянтай хэрэг байсан учраас л хуурамч байж тэ. Та тэгж бодож байна уу? Би бүр тэгж итгэлтэй бодож байна. Тэр захидал ямар хүнд очих байсан юм бэ? Парис хотын Кокерэн годомжны 13 дугаар байшинд байдаг ноён Нуартед. Энэ захидал устж алга болох явдал прокурорын туслахад хэрэгтэй байсан гэж та бодохгүй байна уу? Магадгүй юм. Хэд хэдэн ч удаа миний төлөө л гэж байгаа юм шиг энэ захидлын тухай хэнд ч хэлэхгүй. Захидлын хаяг дээр бичсэн нэрийг нэг ч хүнд дурсахгүй гэсэн ам тангараг минь авсан. Нуарте гэж Шритлам давтан хэлээд. Нуарте. Эртрүүрийн хатан хааны ордонд нэг Нуарте байсныг би мэднэ. Хувьсгалын үеийн Жирондич Нуартег мэднэ. Харин таны тэр прокурорын туслахыг хэн гэдэг вэ? Дэвэлбор гэхэд Шритлам тачгантал хөхөрлөө. Дантес түүнийг гайхан харж та яасан бэ гэж асуулаа. Та энэ нарны гэрлийг харж байна уу? Харж байна. Одоо таны хэрэг надад энэ гэрлээс ч илүү тодорхой болж байна. Хөөр хийжаал. Танд тэр их ээлдэг зөөлөн байсан уу? Тийм ээ. Энэхүү хүнжтэй хүн тэр загтлыг шатаачглаа гинэ. Тэгсэн.
Таныг Нуарте гэдэг нэр хизээж битгий хэлээрэй гэж хүндэт ярахчны зарц танаас ам тангараг авсан гэж та хэлв үү? Тэгсэн. Тэр Нуарте гэдэг чинь хөөрхөд золгүй сохор амьтан мань. Тэр Нуарте гэдэг чинь хэн байсныг та мэдж байна уу? Тэр Нуарте чинь түүний эцэг нь байсан байхгүй юу да? Дантесийн хөл дор аянга бууж өмнөх газар нь хагаран түүний ёроолд тамийн орон байхыг харвал Ширээд ламын хэлсэн үгийг сонссонтой адил гэж гинт гайхах сэтгэл төрүүлэхгүй байсан бизээ. Угсгийн босож толгоогоон барин түүний эцэг байж эцэг гэж бархирав. Тийм ээ, түүнийг Нуарте де Вилбор гэдэг юм гэж Ширээд лам хариулв. Тэгэхэд л нүдэг альбом хурц хэрэлд Дантесийн ухаан санаа саруулжих шиг болов. Урд нь түүнд ойлгогдохгүй байсан бүдэг батаг бүх юм хурц тодхон харагдлаа. Байцаалтын үед Вилборын зам байдал өөрчлөгдөж байсан, загтал устгасан нь ам үхийг шаардсан, шүүгчин айлган сүрдүүлсэн биш, харин гуйж хүссэн шинжтэй дуу энэ бүгд санаанд нь орж ирэв. Тэрээр согтуу хүн шиг говьлон хашгичв. Тэгээд дараа нь өрөөг нь холбодог ухсан нөхрөө ухсгийж би ганцаараа байх хэрэгтэй байна. Би энэ бүхнийг эргцүүлэн бодох ёстой гэж дуу тавилаа. Тэгээд Дантес өрөөндөн орж орон дээрээ унаад өглөө. Үчин хоёгийг орж ирэхэд Дантес царайг хачин болж нүдэнд гүлийн баримл хөшөө шиг дув дуугүй сууж байлаа. Хоромхон зурмад нисэн өнгөрсөн энэ хэдэн цагийн хооронд Дантес аимшигт шийдвэр гаргаж түүнийг биелүүлэхээр хатуу тангаргалав. Бодлого болон сууж байсан Дантесийг хүний дуугаар царайлээ. Энэ нь хоёгийг явсны дараа хамт цай уухыг урихаар ирсэн Ширээд ламын дуу ажээ. Галзуу. Тэр мөртөн зугаатай галзуу гэдэг алдар нь өвгөн хоригдолд баг зэрэг ирэх юм болгож тухайлбал арай цагаан талах, ням гарагт лонг дарс өгдөг болгожээ. Тэр өдөр нь яг ням гараг байсан тул Ширээд лам залуу нөхрөн талах дарсан хуваалцыг цайлъя гэж урихаар ирсэн байв. Дантес түүний хойноос дагаж орлоо. Дантесийн царай гэрэлдэж хуучин янзандан орсон боловч залуу хүүгийн санаанд ямар нэгэн шийдвэр төрснийг элтгэн хардсан хатуу ширүүн хурцуулжээ. Ширээд лам түүнийг сайтар ажиглан хараад би танд үнэн мөнийг олоход тусалж хэрэггүй үг хэлсэндээ харамсаж байна. Гэхэд Дантес яагаад тэрв гэж асуулаа. Яагаад гэвэл танд урд нь байдгүй байсан өшөө авахын хүслэн гэчиг сэтгэлтэн суулгачсан байна. Дантес нэмсгэлж өөр юм ярилцъя л да гэж хэлв. Ширээд лам Дантесүүд дахин нэг хараад гуниг тайгаар толгой сэгсэрлээ. Гэвч Дантесийн гуйснаар өөр зүйлийн тухай ярилцсав. Ширээд ламтай ярих нь зовлон зүдгүр үтсэн хэн нэгэн хүнтэй ярихын адил сургамжтай, сонирхолтой байлаа. Харин ярианд хувийн бодсон шинж огт илэрхгүй бөгөөд зов зүдэрсэн энэ хүн өөрийн зовлон зүдгүүрийн тухай огт ярьдаг байжээ. Дантес түүний өг бүрийг бишрэн гайхад сонсон. Ширээд ламын ярьж байгаа зарим үг нь түүний мэддэг зүйлд далайчин хүний мэдлэг тохирсон хариу үг нь. Зарим нь далаагаар аялан явхад шүн дундын үед умардад туяа татдаг лугаа адил түүний мэдэхгүй зүйлд хариу болж шинэ хачин сонин зүйлийг түүнд нээж өгнө. Зан суртахуун, гүн ухаан, нийгмийн үзэл санааны өндөрлөгт хүрсэн ийм ухаантанг дагалдах гэдэг боловсролтой хүнд ямар их аз завшаан болохыг ухаан ойлгов. Та өөрийнхөө мэддэг зүйлээс аль нэг нь надад зааж өгөөч гэж Дантес хэлээд, "Гүй ядахтан надтай хамт байхтаа уйд авахгүй тул зааж өгөл дөө. Над шиг ийм боловсролгүй дорд хүнтэй байснаас ганцаараа байсан дээр гэж таныг бодохгүй гэж айж байна. Хэрвээ миний хүсэлтийг зөвшөөрвөл би оргох зайлах тухай дахиж ярихгүй гэж ам өгье" гэв. Ширээд лам инээмсэгэлж, "Ай хөө минь. Хүний мэдлэг гэдэг зэгсэн хязгаардмал юм. Би тань тоо бодлого, физик, түүх ба өөрийн мэддэг 3-4 хэлийг зааж өгөхөд та миний мэдж байгаа бүх зүйлийг мэдчих болно. Энэ бүх мэдлэгийг би танд 2 жилийн дотор зааж сургана" гэж хэлв. 2 жилийн?
Та намайг 2 жилийн дотор энэ бүх эрдмийг сурчихна гэж бодож байна уу? Хавсралт нэмэлттэй нь бол үгүй л дээ. Харин үндсэн зүйлүүдийг нь бол сурчихна. Цээжлэх явдал мэдээж байгаа гэсэн хэрэг биш. Мэддэг хүмүүс, эрдэмтэй хүмүүс гэж 2 янз байдаг юм. Төрүүчинхийг нь ухаан санаа, дараачийнх нь гүн ухаан төрүүлдэг юм да. Тэгвэл гүн ухаанд суралцж болохгүй гэж юу? Гүн ухаанд суралцдаггүй. Харин гүн ухаан бол олж авсан мэдлэг, түүнийг хэрэглэгчийн ухаан хоёрын хослол юм. Гүн ухаан гэдэг бол Христос бурхан дэнгэр дээшлэгтэн дамжиж гарсан гэрэлт үйлс юм. Та юунаас нэхэл зааж өгөх вэ? Би бошуухал заалгаад эхлэмээр байна. Би юм мэддэг болгосон гэж хүсэж байна. Гэж Дантес асуулаа. Бүгдийн гэж Ширэтлам хариулв. Хоригдлуу тэр оройдон хичээлийнхэн төлөвлөгөөг зохиогоод маргааш ясан түүнийг хэрэгжүүлж эхэллээ. Дантес гайхмар ойтой 90 усын ойлгомтгой хүн ажээ. Тоон Давьястан юм бүхнийг тоо бодлогын үүднээс ойлгоход туслана. Далайчин хүний уужим сайхан сэтгэл нь хоосонтоо шулуун шугам даваачигч хэтэрхий жирийн нотлогоонуудыг зөөлрүүлж өгнө. Түүнээс гадна Итали хэл мэддэг ба дорндын орноор аялж явахдаа шинэ грек хэл гадарладаг болжээ. Энэ 2 хэлнийхэн ачаар удалгүй бусад хэлний зохион байгуулалтыг ойлгож хагас жилийн дараа Испани, Англи, Герман хэлээр ярьж чаддаг болжээ. Шинжлэх ухаан түүнд зугаатай санагдсанаас ч тэр юм уу? Эсвэл дээр өгүүлсэнчлэн хэлсэн үгэндээ хүрч чаддаг аз ч тэр юм уу? Юу ч л гэсэн Ширэтлэмд хэлсэн ёсоор оргох тухай нэг ч удаа ярьсангүй. Өдөр хоногч хурдан ашигтай өнгөрсөөр байлаа. 1 жилийн дараа Дантес өөр хүн болсон байв. Ширэтлэмийн тухайд гэвэл тэр хэдийгээр Дантестэй хамт зугаатай байх боловч өдрөөс өдөрт царайн барайн ямар нэгэн бодол ухаан санаанаас нь гарч өгөхгүй байгаа юм шиг байлаа. Тэр өвгөн заримдаа гүн бодол давтан хүн дээр санаа алдаж, заримдаа гараа илгэндэн зөрүүлээд бүтэн цагийн турш өрөөнд дотууран хоош урагшаан алхана. Нэгэн удаа гинт зогсон нь дуу алдан хэрвээ манаач байдаг байсан бол гэхэд Ширэтлэмийн санаа бодлыг шууд харвуу гэлтэй мэдсэн Дантес манаач байхгүй нь танаас л шалтгаална гэж хэлв. Хүн ална гэхээс дур гутдгаан танд хэлсэн шүү дээ. Гэхдээ хүний амьд хүрлээ гэхэд өөрийгөө хамгаалах төрлөх авьяаснаас л болж үйлдэн шүү дээ. Ялгаагүй. Би чадахгүй. Гэлээч гисэн та энэ тухай бодож байна уу? Өөргөлж гэж Ширэтлэм шивнэхэд Дантес тэгээд та арга олоо юу? Гэж сонирхон асуулаа. Хэрвээ 2 байшингийн хоорондох зайд сохор дүлий цагдаа тавигвал арга олсон гэж Ширэтлэмийг хариулахад Дантес түүнийг айхаар хатуу шийдвэртэйгээр тэр сохор дүлий байж болно гэж хариулв. Үгүй шүү. Үгүй гэж Ширэтлэм хашгираад ингэж болохгүй гэв. Дантес энэ яриагаа үргэлжлүүлэх гэсэн боловч Ширэтлэм толгойс ихсрэн хариу дугарсангүй. Түүнээс хойш 3 сар өнгөрлөө. Нэгэн өдөр Ширэтлэм Дантесаас та бяртаа юу гэж асуулаа. Дантес түүнд хариу хэлхийн оронд дэрэгдэн байсан зөөцийг авч морины тах шиг нугалснаа буцааж тэгшлэв. Тун аргагүй хэрэг болвол манаачиг алхаас биш наан нь үгүй гэж ам өгөх үү? Өгнө. Тэгвэл бид бодож байгаагаа биелүүлж чадна гэж Ширэтлэм хэлв. Түүнийг биелүүлэхэд хэдийхэр хугацаа шаардлагадах вэ? Жилээс л баггүй. Тэгвэл ажилд орж болох уу? Одоо ч болно. Харж байна уу та? Бид бүтэн жилийн зүгээр алдчихсан байна гэж Дантес хашгирлаа. Таны хар бол алдсан байна уу? Бурхныг бодож намайг уучлаарай гэж Дантесийн царай улаан дуу алдав. Зүгээр. Хүн бол хүн юм. Харин та бол миний мэдих олигтой хүмүүсийн нэг. За сонсч вэ. Миний төлөвлөгөө ийм байна гэж Ширэтлэм хэлв. Тэгээд хийсэн төлөвлөгөөгөө Дантест үзүүллээ.
Энэ бол өөрийн өрөө, Дантесийн өрөө, тэр хоёрын өрөөг холбосон нүхний зураг байлаа. Энэ нүхнийхэн дунд талд нь уурхай шиг хажуу тийш нь салбарлуулан нөхөхнө. Энэ хажуугийн нүхэн манаа зогсдог гудамлагт хүрэх бөгөөд дөөний шал хийсэн дөрвөлжин чулуунуудаас нэгийг хөндийлөн ухаж орхино. Тэгээд хэрэгтэй цаг болохоор цэрэг дээгүүр нь явхад даалгүй доошоо нуурна. Цэрэг сандарч биеийн хамгаалж чадахгүй болоход Дантес түүнэр ухсхийн барин авч хүлээд аманд нь алчуур чигчгэнэ. Тэгээд хоёр хоригдол гудамлагын цонхоор гарч гадна талын ханыг олсон шатны тусламжтайгаар давж буугаад оргож зайлна. Дантес дорон дэвхсэн нүдэн баяртай гялалцлаа. Энэ төлөвлөгөө нь ямар ч байсан гарцаагүй биелэгдэхээр хялбархан байв. Мань хоёр тэр өдөртөө газраа ухаж эхлэв. Энэ хөдөлмөр нь удаан хугацааны амралтын дараа эхэлж байгаа болохоор их л хичээнгүй ажиллаа. Тэр хоёрын хэн хэнийг ганцхан хүсэж явсан юм байлаа. Тэр хоёр эцэж цоцхыг мэдэхгүй ажиллана. Харин хоёуг эрэх цагт өгөхөөр ажлаа орхиж өөр өөрсдийнхөө өрөөнд дэрдэг ажээ. Тэд хоёрынхан алхааг холоос таньдаг болсон учраас огтхонч тэвдэг сандрахгүй байцгаана. Тэр шин нөхнөөс гарсан шороог нунтаглаад аль нэгнийхээ цонхоор маш болгоомжтойгоор хаяхад нь шөнийн салхи хийсхэн алга болгоно. Зүүц, хутаг, модон хөшүүргээр хийсэн энэ ажилд жил илүү хугацаа зарцуулагдав. Энэ жилийн туршид Ширэтлам Дантесийг сургаж, түүнтэй аль нэгэн хэлээр ярилцаж, ард түмэн ба алдар хэмээх гайхамшигт мөрийг өөрийнхөө ард үлдээсэн их хүмүүсийн түүхийг ярьж өгнө. Түүний хамт Ширэтлам дээд зиндааны язгууртны хүрээний хүн болохоор яриандан уйдгартай боловч хүндэтгэлийн ихэмсэг харьцааг хэрэглэх ажээ. Дантес төрөлхийн ахуалжтай учраас өөрт нь дутагдж асан язгууртны ээлдэг хүндэтгэлийг мөн зөвхөн дээд ангийнхан эсвэл гэгэрч боловсрсон хүмүүсийн дунд баймаажин сурчуулдаг сурвалжит язгууртны аяг маягийг өөрийн болгож авч чаджээ. Тэд 15 сарын дараа нөхөн ухаж гүйцсэн байна. Гудамны доо талд хөндийлөн ухсан бөгөөд хойш урагшаан явж байгаа манаачин хөлийн чимээ сонсогдно. Амжилттай оргохын тулд хоригдлууд саргүй харанхуй шин болохыг хүлээж, харин цэргийн доорх газар цагаасан өмнө норчихвээ гэж айж байлаа. Энэ аюулыг урьдаас болгоомжуулахын тулд байшингийн суурин доороос олдсон модоор тулгуур хийжээ. Дантес яг үүнийг хийж байхад олсон шат бэхлэх хадаас үзүүрлэхээр өрөөндөн үлдсэн Ширэтлам түүнийг гинт айсан дуугаар дуудахыг сонсов. Дантес түүний өд яаран очиход Ширэтлам өрөөний дунд царайн зэвхээрэн хөлсөн гойчин чичгэнсэн гараан атгалан зогсож байлаа. Бурхан минь гэж Дантес ашхраад юу болчих нь энэ бэ? Яасан бэ? гэж асуулаа. Бошуул гэж Ширэтлам хэлээд миний хэлхийг сайн сонс. Дантес Ширэтламын зэвхэрсэн царай хөхөрсөн нүдэд цагаарсан уруул сэгсийсэн үсийг хараад гартаан байсан цөөцийг өөрийн ирэхгүй алдчихав. Юу болсон бэ? Би өглөө. Миний хэлхийг сонс. Надад нэг хачин үхэж ч магадгүй өвчин тусаж байх шиг байна. Ухаан алдалт эхэлж байна. Би үүнийг мэдэрч байна. Шоронд орохоос жилийн өмнө нэг удаа ингэсэн юм. Энэ өвчнийг эмэнтэй ганцхан юм байдаг юм. Би түүнийг танд хэлж өгье. Миний өрөөнд үгүйж очоод орны хөлийг өргөх. Тэр хөндөй юм. Түүн дотор жижигхэн шилтэй улаан юм бэ. Түүнийг нааш нь аваад ир. Эсвэл байжна. Намайг энд байхад ороод ирж магадгүй. Одоогоор чадaltaй байгаа дээр минь өрөөнд үргээд аль. Юу болох вэ? Хичнээн хугацаагаар өргөжлөхийг хэн мэдхэв гэлээ. Дантест аимшигт золгүй явдал тохиолдсон боловч тэвдэс сандарсангүй хөөрхөн Ширэтламыг чирэн нөхөн дотор орлоо. Үелийн үзэн байж өвчтөе үгнийг өрөөнд нь аваачиж орон дээр нь хэвтүүлв. Ширэтлам дөнгөс сая хүйтэн уснаас гарч ирсэн юм шиг бүх үеийн чичрэн солгонож баярлалаа. Одоо ухаан алдаж эхэлж байна. Дүү ингэтэн ухаангүй болох байх. Нэг ч дуу гаргалгүй ямар ч хөдөлгөөнгүй хэвдэж магадгүй. Эсвэл амнаас хөөс сахаран атиралдаж хашгирах байх шүү. Тэгвэл
Миний хашгирахыг дуулдуулдаг байхыг бодоорой. Энэ л хамгийн чухал. Тэгэхгүй намайг өөрөөрөө шилжүүлж Жэбэд хоёрыг үүрд салгахчиж магадаггүй. Намайг өгсөн юм шиг хөдлөхгүй хөшч орхихоор дуулж байгаа биз? Гүйцэд хөшхөр шүү. Та миний шүдийг хутгаар зааж угаад энэ шингэнээс 10 тусал тусаагаарай. Тэгэхэд би сэргэж магадаггүй. Магадгүй гинэ. Гэж Дантес гонигтайгаар дуалдав. Туслаарай. Туслаарай. Гэж Ширэтлам хашгираад би гэв. Энэ муужралтан золгүй хоригдлыг үгийг хэлж дуусгалгүй тийм хурдан хүчтэйгээр эхлэв. Тэнгисийн шуурга шиг хурдан баргар сүүдэр магнай дээгүүр нь татлаа. Нүдэнд бүлтийж аман мөрийн газар нь хүрэнтэй дэрв. Тонгочж хашгиран аманд нь хүүс сахарлаа. Дантес түүний захаасыг биелүүлж амын хөнжлөр дарав. Ингэж 2 цаг үргэлжиллээ. Тэгээд эцэст нь чулуу шиг голгүй гантиг шиг хүйтэн цагаан гიშгэгдсэн өвс шиг арчаагүй болж сүүлчийн удаа чичрэн дагжаад орон дээрээ огт хөдлөхгүй хэвтэв. Энэ хуурмаг үхэл бүхвийг эзлэн авч зүрх нь хөдлөхөн болж эхлэхийг хүлээж байлаа. Тэгээд хутгаан авч шүднийхэн завсраар шургуулж ихээхэн хүч гарган зуусан шүдийг зай гарган улаан эмнээс нь 10 тусаагаад хүлээлээ. 1 цаг өнгөрлөө. Өвгөн хөдөлсөн ч үгүй. Дантес эм тусаалгүй дэндүү удаачих удаа гэж айн толгоогоо базлан айж мэгдсэн харцаар түүнийг харна. Тэгтэл арай гэж хазар нь улааж харсан хэвээрээ байсан нүдэнд нь ухаан орж өвгөн хөнгөнөр санаа алдаад хөдлөв. Аврагдлаа гэж Дантес хашгирав. Өвчтэй хүн юм ярьж чадахгүй байсан боловч элэрхий сандарсан байдалтайгаар гараан өөдрөө сунглаа. Дантес анхааран чагнавал хуйгийн хөлийн чимээ гарав. 7 цаг болсон байлаа. Гэвч Дантес хэдэн цаг болж байгааг анзаарахч сөхөөгүй байжээ. Эдмон нөхрөө угсхийн ороод чулуугаар таглаж өөрийнхөө өрөөнд оров. Хэсэг хугацаа өнгөрсний дараа хаалга онгойж хуйг орж ирэхэд хоригдл өрдийнхөө адилаар орон дээрээ сууж байлаа. Хуйг гарч хөлийн чимээ дөнгөж дуултхан болмогц сэтгэл нь төвшөж зовсон Дантес хоолоонч мартаж орхиод буцаж очин чулуугаан өргөөд Ширэтлαμын өрөөнд оров. Ширэтлам ухаан орсон боловч огтхонч тэнхээ тамиргүй хэвдэж байлаа. Би тантай дахиад уулзахгүй юм байх гэж бодж байсан шүү. Яагаад? Та өгөхөөс айж байсан юм уу? Үгүй. Ороход бөгцвөл бэлхэн болсон. Би таныг оргочих байх гэж бодсон юм. Гэхэд Дантесийн хазар улааж таныг орхиод уу? Та намайг инг хамтан гэж үнэхээр бодлоо гэж үү? Би ташаарч гэдгийг одоо мэдж байна. Би ямар их тамирдж доройтой вэ? Гэж өвчтөе өвгөн хэлв. Сэтгэлээр бүүн. Тэнхээ тамир олдно. Гэж Дантес хэлээд Ширэтламын орон дээр сууж гараас нь барилаа. Ширэтлам толгой сэгсэрв. Хамгийн сүүлд хагас цаг хираата муужирсан юмсан. Дараа нь юм идэх дур хөрчвөлээ. Харин одоо бол хүний тусламжгүйгээр босч чадахгүй. Баруун хөл, баруун гар хөдөлдөггүй шүү. Тархин цус харвсан бололтой. Толгой их өвдөж байна. 3 дахь удаагийн ухаан алдалтаар надад саа өчн тусах юм уу? Эсвэл тэр дорон үхнэ. Үгүй. Та тайвшир өгөхгүй. Хэрвээ 3 дахь ухаан алдалт болдгийм гэхэд эргчлөөтэй болсон хонь тохиолдно. Тэгэхэд бид таныг энэ удаагийн шиг тэрч байтугай илүү сайн эмчилнэ. Учир нь бидэнд хэрэгтэй юм бүхэн байх болно шүү дээ. Найз минь. Өөрийгөө битгий хуур. Энэ удаагийн ухаан алдалт намайг үрд энэ шоронд байх болгов. Ороход чинь явж чаддаг байх хэрэгтэй шүү дээ. Тэгэд яагав?
Бид 7 хоног, сар, хэрвээ хэрэгтэй бол 2 сар хүлээнэ. Тэр хугацаанд та дахин тэнхээ тамир орно. Бидний ороход юм бүхэн бэлэн. Бид өөрсдөө хизээ хэдэн цагт орохоо тогтоож чадна. Таныг сэлж чадах боломжц бид оргоно. Би одоо сэлж чадхан болсон гэж Фария хариулаад энэ гарт саад тусчлаа. Тэгтээ ганц өдөр биш, үртийн боллоо. Та үүнийг өргөөд ямар шохон хүнд байгааг нь үзээч. Дантес өвчтний гарыг өргөж үзэхэд тэр нь чулуу шиг доошин унчглаа. Тэгэхэд Дантес санаа алдав. Эдмон та одоо үнэмшив. Ярьж байгаа юман мэдж байна гэдэгт минь этэг. Энэ өвчин анх надад туснаас хойш би үүний тухай зогсолтгүй бодох болсон юм. Би ингэн гэж хүлээгээд л байсан. Миний энэ өвчин бол үе залгамжилсан өвчин. Миний аав 3 тудагаан ухаан алдаа талигаач болсон. Өвгөн аав минь бас тэгсэн. Энэ уусмалыг найруулагчаар бичигсэн алдар тэмч Кабанес надад ч ийм хувь зохиол тохиолдно гэж зөгнөн хэлсэн юм. Эмч нарын андуурхыг али тэргэхэвдээ гэж Дантес дуулдаад танд саа өвчин туслаач гэсэн бидэнд саад болохгүй. Би таныг мөрөн дээрээ үрээд сэлж хоёулаа хамтдаа явна. Хүү минь, та чин далайчин, туршлагатай усчин хүн. Тэгэлэр ийм юм өөрсөн хүн төдийл хол газар сэлж чадахгүй гэдгийг мэдэх ёстой. Таны өөрийн чин сайн санаа сэтгэлч өнөмшөхгүй байгаа хоосон горилгоор өөрийгөө бүү тайтгаруул. Миний суллагдах цаг буюу өөрөөр хэлбэл өгөх цагаан болтол би эндэн байх болно. Харин та орго, зүгтаа. Та бол залуу, цог золбоотой, хүч чадалтай байна. Надад бүү хорогд. Би таны ам дангаргыг чинь буцааж өгье гэж Шритлам хэлв. За тийм байж. Тэгвэл би ч эндээ үлднэ гэж Дантес хэллээ. Тэгэд босож өвгөн дээр гараан сунгаад таныг өгтөл орхихгүй Бурхны нэрийг барьж тангаргалъя гэж хэлв. Фария тэр ариун шударга сайн санаатай цагаан цайлган сэтгэлтэй залуу хүүг харж үнэн сэтгэлийн илчилсэн царай дээр нь өөрт нь хайртай бөгөөд үнэн голоосоо дангаргалж байгааг нь тодхон мэдрэв. Тэгвэл сайн байна. Би таныг ингэж хохирж байгааг хүлээн авч их баярлж байна гэж өвчтөе өвгөн хэлв. Тэгээд Эдмонд гараан өгч таны харамгүй үнэн сэтгэлийн хариуд ачиж нь хариулж магадгүй. Би оргож чадахгүй болсон. Та бас эндээс явахгүй гэж байгаа болохоор бид гудамд орох нөхөн бөглөх хэрэгтэй. Манаач хөндөй газар байхыг мэдчихэд харгалзах шиг дуудаж хариулж магадгүй. Тэгвэл бүх юм илэрч бид хоёрыг хагцуулах болно. Би одоо танд тусалж чадахгүй. Зөвхөн харамсаад л хэвдэж байх боллоо. Та одоо явж ажилдаа ор. Хэрвээ хэрэг болвол бүхэл шөнө дөөнж ажил. Тэгээд өглөөний үзлэг өнгөрсөн хойно хүрээ дээр. Би танд маш чухал нэг зүйлийг хэлэх хэрэгтэй байна. Гэлээ. Дантес Шритламын гарыг атгаж инээмсэглэн тайвшруулад үгэнд нь орж хөгшин найзынхаа сан гарч одов.